저희 회사가 манай Sosun Engineering компани 2011 онд нийслэлийн захиалгаар техник эдийн засгийн үзүүлэлтийг хийсэн. Хүмүүс энэ талаараа буруу ойлголттой байдаг юм шиг байна лээ. Техник эдийн засгийн үндэслэлийг хийхдээ бид мэдээж JICA-гийн өмнө нь хийж байсан зүйлийг харсан. Гэхдээ тэр нь Улаанбаатар хотын зам барилгатай зогцоогүй байсан учраас техник эдийн засгийн үндэслэлийг манай Sosun Engineering компани дангаараа 2011 онд хийж байсан. 때는 좀 더 상세하게 그거를 표현하고자 했어요. Тухайн үед бид зураг төслөө хийгээд метро барих ажлыг яарвчлахгүй бол 10 жилийн дараа гэхэд машин техник, барилга байгууламжийн хэсэг гэх мэтчлэн асуудал үүснэ гэдгийг хэлж байсан. Уг нь тэр үедээ эхэлсэн бол Улаанбаатар хот метротой болчих боломж байсан юм. Тэр үеэс хойш нэлээд хэдэн жил болсон учраас олон зүйл өөрчлөгдсөн. 2011 онд техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байхад дээрээс нь эхэлж ухаад метро барих аргачлал яригдж байсан. Гэтэл одоо тэр аргачлалаар хийх боломжгүй болсон тул түнэл машин гэдэг технологиор хийхээр болсон. Уг технологи нь газар доогуур ухаж түнэл зэрэг бүх зүйлээ хийгээд явдаг технологи юм. Үүнийг хөгжүүлнэ гэж төлөвлөж зураг төслөө гаргаж байгаа. 2011 онд бол газар ухаад зарим зам талбайг хааж байгаад хийх боломжтой байсан. Гэтэл одоо хэдэн газар ухаад зам хаачих бол тэг зогсолт байдгаа төвжрэл үүсэх учраас тэр аргыг хэрэглэх боломжгүй болсон. Метроны төслийн инженерингийг хариуцаж байгаа хүний хувьд зураг төсөл ямар ч асуудалгүй түргэн хугацаанд хийн. Энэ бол бидний хариуцлагын асуудал. 이렇게 땅을 파서 해도 됐는데 지금은 땅을 Гэхдээ үүний дараа гүйцэтгэл яригдана. Монгол улсын засгийн газраас ямар шийдвэр гаргах хэсгээс хамаарч байгаа. Метроны замыг зэрэг барих уу? Эсвэл байгаа мөнгөндөө тааруулж багаар хийх хэсгийг яаж шийдэхээс шалтгаална гэсэн үг. Энэ бол хамтын ажиллагааны хүрээнд засгийн газрын шийдэх асуудал. Анхны гэрээгээр бид төлөвлөсөн санхүүнд нь тааруулж хийж байсан ажлаа танилцуулаад шат дараатаагаар санхүүжилтээ аваад явж байгаа. Мөн илүүдл эрчим хүчийг хураах технологи гэж бий. Метро шөнө яваад байдаггүй учраас шөнө нь эрчим хүчийг хурааж өдөржингөө явах нөхцөлийг нь хангана. Иймд цахилгаан эрчим хүчний тал дээр төдийлөн асуудал үүсэхгүй баха. Бид өрөмтлөгийг хурдан хийх хэрэгтэй байгаа талаараа сануулсан. Метроны доор байрлах хатулаг гэж бий. Үүнд одоогийн байдлаар асуудал гараагүй. Хамгийн чухал нь хөрөнгө оруулалтыг ямар байдлаар зохион байгуулж, хэр хурдан хугацаанд хийх асуудалд санаа зовж байна. Мөн Монголын засгийн газар болон нийслэлээс Англи улстай метроны гүйцэтгэлийн талаар ярилцаж шийднэ гэж ойлгож байгаа. Манай компани 10 гаруй улс оронд метроны инженерингийн ажлыг хийсэн. Гэхдээ энэ дэлхийн ер нь ижил газар нутагтай байдаг. Инженерийн зохион байгуулалт сайтай л байвал альж газрын хөрсөнд юу ч хийж болно гэсэн бодол төрсөн шүү. Иймд Улаанбаатарт метро барихад ямар ч асуудал үүсэхгүй. Гэхдээ ажлыг нэг л эхэлсэн бол зогсоож болохгүй гэдгийг Монгол улсын засгийн газар мэдэж байгаа байхаа гэж бодож байна. Би 2006 оны 3 сард анх Монголд ирж байлаа. 20 жилийн дараа харахад бүх зүйл эергээр хөгжиж байгааг харах сайхан байна. Миний болон манай компани Монгол дахь ажлын зорилго их гэгээлэг. 20 минут дотор хаашаалбал хаашаа очдог болох зорилгод гар бие оролцоход ямагт бэлэн байгаа. Монгол хүн болгоны зорж буй эх орондоо сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх энэ ажилд инженерийн ажил яалтчгүй тулгын 3 чулуу байдаг. Энэ тал дээр үлдсэн амьдралаа зориулж ажиллаа хийхийг л хүсэж байна. Би олон жил инженер хийж байгаа хүн. 20 минутанд бүх ажлаа амжуулдаг болгоод зориулж би өөрөө хийсэн зураг төсөл байдаг. Үүнийг та бүхэнд сонирхуулъя. Манай компани Улаанбаатар хотыг хөдөлгөөний зохицуулалт сайтай хот болгохын тулд ажиллаж байгаа. Энэ зургийг ганцхан өдөрт хийжигдэх зүйл ерөөсөө ч биш. Байшин барилгын хуваарлалт зэрэг бүх инженерийн шийдлийг харахгүйгээр энэ хотыг хөгжүүлэх боломжгүй. Та бүхэн ч сонссон байх. Монгол улсын засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлж байгаа. Тэр олон мега төслийг хийхин тулд инженерийн төсөл заавал хэрэгтэй. Гадны иргэд ирээд харсан ч гайхаж харах үе хотыг хөгжүүлэх хүсэлтэй байна. 감사합니다.